Хямны би үйлдвэрт 1994 оноос эхэлж ажиллаж ирсэн. Дарханд Гангууч гээд Дархан гэрэл гээд уцаар компани Гангууч гээд хямн цагт ахтайгаа хойлоо зүг хийж аваад. Тэгээд орон говьд нэг 2 жил ажиллаа. Сүүлд нь Улаанбаатарт ирж Махим гişийн тэр охин компанид ажиллаж аваад. Тэгээд 2008 оны 12 сард Хинтээ аймгийн Өндрөн хавтад ирж энэ бизнес эрхэлж хаан эрдэнэстэй хямн цагийг ажиллуулад жил 6 сар гарч болж байгаа. Тэгээд өдөртөө нэг 60-аас 70 кг хямн үйлдвэрлэлд хонох хамгийн хэрэгцээг хангадаг. Давхар бас хажуугаар нь хэрцэн гурлийн цех ажиллаулдаг. Тэндээ нэг хүн ажиллаулдаг. Энд 2 хүнтэй ингээд өөртөө тавлалсан юм байна да. Тухайн орон нутгийнхаа зах зээлийг судалж мэдрээд одоо зорилготой нэг барьж авсан бизнестэй ажил зүтгэхийг л одоо амжилтанд хүргэх байхаа л гэж бодож